6 цагаас хүлээн авч сонсоорой. Үндэсний шилдэг радио UBM 89.3. За өдрийн мэндийг хүргэе эрхэм мөндөд сонсогчдоо UBM радио 89.3-аас даваагаас баасан гараг бүр энэ цаг хугацаанд хүрдэг Монгол бахархал нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар инхүү эхлэхэд бэлэн болсон байна. За нийс Улаанбаатар хотод маань 16 цаг 6 минут болсон байна. Энэ цаг хугацаанд студид хөтлөгч Баги болон хөтлөгч Пүүжинэр хамтран хөтлөхөөр студид байна. Өдрийн мэнд хүргэе Багийнхаа. За өдрийн мэнд хүргэе. За өнөөдөр Монгол бахархал нэвтрүүлгээрээ Монгол бахархал гэдэг одоо уртлын үе болох Монгол гэдэг нэрний утга учирыг бит хоёр одоо тайлбарлахаар баххан зэрэг мэдээлэл бэлтгэлээ тэгээд. Тэглээ. Энэ Монгол гэдэг үгийг бол нэлээд бас олон талаас нь ухад задлж хоёлоо чинь бэлтлээ. Тэгээд их олон янз юм аа. За тэгээд ихтэй яг ямар ч гэсэн одоо чадан ядуу хүргэндээ. Би бол ч ганцыг л мэддэг ус яг энэ нэрнээс шалтгаалаад ийм болсон бах таа гээл боддог. Гэсэн чинь бас нэлээд олон 7-8 таамаглал дэвшүүлсэн байт юм тий. Тийм билээ. Энд чинь толгой өрхөөр л олон юм байна да. За тэгтээ яа хоёлоо нэг нэгээр нь хүргэндээ бас хүмүүст мэдлэгт нь тусалж гисэн нэмэр болох болоо. Тийм шүү дээ. Тэгэлгүй яах вэ? За ямар ч эхний таамаг заяа. Гол болон уул газар усны нэрштээс одоо үүссэн гэж дөө хүмүүс бас тэгж үздэг юм байна. За эхний одоо таамаглал нь бол тийм байсан тийм ээ. Тий. Гол болон уул газар усны нэрээс бас магадгүй л тэр үед одоо тийм нэгтээ уулч байсан ч юм билээ тий. Тэр үеийн үедээ хүмүүс нэрлж байсан. Тийм. За дараагийнх нь болохоор Хүннүү аймгийн эсвэл тухайн үеийн Зонкилжсэн аймгийн гол толгойлогчийн нэрнээс үүсэлтэй байж магадгүй маа гэдэг бас таамаг байдаг. Бас болох юм тий. Тийм болох юм. Хүннүү аймгийн эсвэл тухайн үеийн одоо Зонкилх аймгийн гол толгойлогчийн тэр ч одоо толгойлогч гэхэр ч одоо нэг жанжных нь гэсэн үг юм уу бараг хайш. Тий одоо нэг тэр үед одоо ямар за Хүннүү үед хаан байсан. Тэгээд тухайн үед одоо хаантай дүүцгээс одоо гол одоо дарга цэрэг нь одоо хэн байсан тэрнийх нь нэр уснаас үүдэлтэй байж магадгүй юм гэж. Магадгүй байна. За дараагийнх нь Мон химээх одоо овог байсан. Овог аймаг тухайн үед бол хүчирхэгчснээр Мон гол аймаг болсон тул одоо Монгол гэж одоо аймаг нэрийдсэн байт юм байна. Мон химээх овог аймаг тухайн үед бол хүчирхэгчснээр гол аймаг болсон тул Монгол аймаг гэж одоо нэрийдсээр одоогийн голлох аймаг нь болсон. Тийм голлох аймаг болсоор тэгсээр гал тийм нэрийдсэж бас үздэм байна. За дараагийнх нь болохоор Монгол химээх нэр нь болохоор ерөнхийдөө мөнх гал гэсэн утгатай үгэ гэдэг бас нэг таамаг явдаг юм байна. Бас магадгүй л мөнх гал өөр. Мөнх гал. За энийг хоёул хойдолт нь нэлээд сайн задлаад ярина. Тэгнэ. За дараагийнх нь болохоор эргүүнээ гүнгээс одоо ирсэн хэсэг хүмүүсийн Монгинсаар 3 голын ихэд ирсэн тул одоо Монгол гэж нэрлэгдсэн байт юм байна бас. За тийм билий. Энэ 3 голын талаар хоёул бас одоо хойд дээр нь сайхан задлаад ярина. Энэ бас нэлээд бас магадлалтай юм уу гэж бодогдсон надад бол. За дараагийнх нь шашин шүтлэгтэй холбоотойгоор тухайн үеийн мөнх тэнгэр гал гэсэн 3 үгийн нийлэмжээс үүдэлтэй үг байж магадгүй гэдэг бас нэг таамаг байд юм байна. Магадгүй л эсвэл зоригтой хэрэглэхийг ялан дэлгэж гэсэн бас утгатай байж магадгүй л гэж шүү. За ингээд олон магадлал байна. Энэ олон магадлал хоёлоо задлал ярина да. За гэхдээ эрдэмтдийн таамаглалаас одоо гарсан түүх болгон үнэн байх албагүй харагдаж байгаа. Түүх болон үнэн байх гэдэг нь бол албагүй гэсэн харагдаж байгаа. За тэгээд монголчууд бол Монгол гэдэг нэршил манай эртний өмнөх 7 дугаар зууны үеийн манай эртний шүү. Манай эртний тийм манай эртний. Чи манай эртний өмнөх гэж орж ирлээ сая. За уучлаа. Энэ чи бүтэн 1400 жилийн зөрөө гаргуулдаг байгаа байхгүй. Манай эртний өмнөх 7 дугаар зуун, манай эртний 7 дугаар зуун гэдэг чинь манай эртний өмнөх 1400 жилийн зөрөө. За манай эртний за 7 дугаар зууны үеийн сударт одоо эхлэн бичигдсэн байдаг. За тэгэхээр бол энэхүү нэршил нь бол цаг хугацааны хувьд 6-аас 7 дугаар зуунд нэгэн угсаатны ерөнхий нэр болон гарч ирсэн байх магадaltaй болов гэж эрдэмтэд үздэг юм байна. За тийм л юм байна да. Яг цаг хугацааны хувьд бол ялчгүй 7 дугаар зууны үеэс л одоо үүдэлтэй л аль биесээр одоо тэмдэглэж үлдэж одоо гарч ирсэн нэр юм байна да. За хоёулаа тэгээд задлаад явна да. За тэгээ. За би явах уу? За та их. За би яв. За 7 дугаар зуун гэдэг сөрүүн би ярьлаа та энээсээ залгуулаа авчи. За Монгол гэдэг нэр бол ер нь 7 дугаар зуунаас эхлэн одоо түүхэнд одоо орж бичигдэж ирсэн гэдэг одоо юм бол эрдэмтэд яриад байдаг. За нэг аймаг, нэг төрөл ухсаа, нутаг дэвсрийн нэршлээс үүдэлтэй гэдэг ийм бас нэг үзэл санаа түрүүн анх чи дэвшүүлжсэн. За энэ 3 голын сав нутаг гэдэг. 3 голын сав нутаг нөө онон гол энэ одоо сав нутгийг бэлчрийг хэлээд байна шүү дээ. За тэгээ ингээд Монголын төрийн үлгий голомтыг одоо ярьдаг одоо 3 голын бэлчрийг бид нар ч одоо хэлээд байгаа шүү дээ. За тэгээд би үл ингэж ярьж байгаа. Энэ хүмүүс болохоор ингэж яриад байхгүй.
онон голынхан гэж эхлээд өөртөө хүмүүс тэр одоо 3 голын бэлчээрдгээр хүмүүсийг болохоор онон голынхан гэж нэрлэдэг байсан байгаа. За тэгээд тэр нь бол явсаар хагаад онон гэдгийнх нь эхний он гэдэг нь одоо хаягдаад тэгээд оронд нь ийм гэдэг үсэг нэмэгдээд ингээд онон голынхан гэдэг нь болохоор монголынхан болоод ингээд онголынхан эхлээд онон голынхан нь болохоор онголынхан болоод онголынхан нь болохоор монголынхан болоод ингээд хувирсан байхаа гэдэг ийм одоо таамаг яваад идэв. За зүгээр би бол хувьдаа ингэж үзэж байгаад байна шүү дээ. Би бол ингэж таадаг байхгүй. Зүгээр миний л таамаг шээ. Би ч гэсэн эрдэмтэн би ч гэсэн таамаг болно шүү дээ. Би ч бас хүү юм байгаа толгойтой. Одоо чинь гол гээд 3 гол байгаа байхгүй. Одоо орхон гол, онон гол, одоо тэгээд одоо хэрлэн гол гэдэг ингээд голууд байна шүү дээ. Нэг дөр 2 гол урсыг бол олон гол гэж нэрлэдэг. Бүр 3 гол бэлчиж яхийг бол бүр олон гол гэж нэрлэж байгаа байхгүй. Одоо голууд чинь тэр болго ингээл би бинийгээ зэрэгцээд энэ гол нь тэр гээд яваад байдаг шүү дээ. Ер нь дандангаараа шуу байгаад байдаг. Тэгэхээр би бол магадгүй онон голынхан гэхээсээ илүү магадгүй олон голынхан гэж яж магадгүй. Бид нар чинь нөгөө нэг хідэн адуу гэж ингээд тоогоор нь ярьдаг шүү дээ монголчууд. Нөгөө бүгээнтэй хідэн адуу гэдэг юм уу? Эсвэл шаргатай хідэн адуу гэдэг юм уу? Эсвэл бүгээнтэй 7 адуу харсан гэж ярьдаг байхгүй тоогоор. Хідэн адуу гэж ярьдаг. Тэрнтэй адилхан 3 голынхныг маань зүгээр олон голынхан гэдэг гэж нэрлээд олон голынхан цаашдаа явсараад онон голынхан болоод онон гол нь монголынхан болсон байж магадгүй гэдэг таамаг энэ бүлгэрээ дэвшүүлж байна. Олон голынхан гэж жагаад онон голынхан болоод тэр голынхан болоод тэгээд монголынхан болоод тийм ээ. Гэгцэр магадлалтай юм. Тийм бил магадгүй магадлалтай юм. За нэрт математикч заяа Пименко гэдэг хүн одоо монгол нэрийг мегалион буюу аваа хэмээх грек хүнээс гаралтай гэж хэлсэн байна. За тэгээд Монголион гих угсаатан өнөөгийн хойд Америк, Канадад суух 184 индиан угсаат овог одоо аймгийн дотор байдаг юм байна. За тэгээд тэдний дунд Монгол Давид Сүмэр Маягийн одоо адил хүмүүс бас байдаг гинэ. За одоо тэдний дотор нэгэн сүрт шувууг одоо эртнээс нааш шүтэж ирсэн ба тэр дүрс одоо луу алтан товчийн сударт байдаг шувууны дүрстэй ижил юм. За тэгээд Монголын газар нутагт байх хадны сүг зургуудад тэрхүү шувууны дүрсүүд цөөнгүй байдаг юм байна. За тэгээд Хятадын түүхийн их сурвалжид болохоор Монгол гэдэг үгтэй адил аялгау хан зүсэг бол Тан улсын үед бол Минуа, Мингуази гэсэн одоо янз бүрийн одоо хэлбэрээр бичигдсэн хэмээн тэмдэглэсэн байт юм байна. За тэгээ эдгээрийг махчлан орчуулахад бол хуучин бүдүүлгүүд хэдийнээс мөнгөнагсад хэмээх утгыг бол агуулсаар ирсэн байна. За тэгээ хуучин Таншуу сударт болохоор их шивэн олон аймагуудын бүрэлдэхүүнд багтдаг. За тэгээд Хянганы уулсын зүүн талаар нутагтай Минун шивэн аймагуудын зөнхлөх овог мөн гэж одоо тэмдэглэсэн байна. За тэгээд энэ хүү Мингуун одоо явсаар Монгол болсон гэх таамаглалыг бол мөн дэвшүүлсэн байт юм байна. За тэгээд нэр түүхч Сүхбаатар Монгол гэдэг нэр нь Тоба улсын хаант баригдсан Могул хэмээх хүний нэрний үндэс байж болох юм хэмээн үзсэн бөгөөд энэ таамгийг бол цааш нь судлаагүй гинэ энэ таамгийг бол Тобо гэдэг хүн цааш Тобо улсын хаанд баригдсан Могуулаа хэмээх хүний нэрнээс үүдэлтэй гэж. За тэгэхээр түрүүний хоёулын эхэндээ ярьсан энэ хүний нэрнээс үүдэлтэй байж магадгүй нэг зөнхлөгч хүнийхэн нэрнээс үүдэлтэй байж магадгүй таамаг чи энд гарч ирж байна л да. Зүгээр ер нь яг зүгээр энэ дэр далимдуудад би нэг хэлж чинь. Би нэг Канадад явж яваа. Тэгээ Канадад явж байгаад Канадад ч угаасаа бас индианууд ихтэй. Тэг индиануудтай би нэг уулзавдаа тэд нар ч мэдээж англиар ярьж штэ. Тэгээд бүр яг Монгол хөөш. Аж амьдрал нь үү? Гөө царайдсан. Тийм үү? Бага байдал нь яг Монгол. Тэгэл дээл өмсгөөл манай хөдөөд ч нэг жаахан юм торонхадуу юм янкирдуу тэгээд нэг монгор хамартай нэг юм улаан бор хүмүүс байдаг штэ. Манай хөдөө нэг чинь ингээд нэг тэгээд нэг сайхан дээл өмсөн. Гэхдээ тэднэрт бол дээл өмсгөөл тавьчихад бол яг Монгол. Бүр яг Монгол. Тэгээ би бодсон. Бид нар энэ индиануудад чинь дээр үед одоо Монголтай гарал усаал нэгтэй гэдэг ингээд ярьдгийн нэрэл үний юм да гэд би хамт явсан хүмүүстэй эднэрийг ингээд бид нар ингээд зэрэгцээд эднэр дунд ороод алахгүй л ерөөс яг Монголд авч харин тийм ээ гэд инээлтж гэж хэлсэн. Тэгээд бас нэрээ усаа нэгтэй тэр одоо сая бол чиний юм дээр гарч ирж штэ индиануудын тэр нэг овог нь тэр ямар Канадад манай шүтэж байсан шууг шүтэж байсан гинэ. Тэгэхээр бидний нэг усаатай юм шиг их газар тасархаас өмнө тий. Магадгүй л гэж магадгүй. За тэгээд ихэнх судлаачид бол Монголын овог аймагуудын нэрний гарал нь бол одоо нутгалж байсан гол ус, уул, нурууны нэрнээс мөшгөн хайхын зөв гэж л үздэг юм байна. За тэгээд ухаалбал улах голоос олхнууд салж
голлоос салжууд сайн бий уулнаас симбичүүд үүссэн гэдэг нь үүнээс үндэссэн. За Мон гэдэг язгууртай уул усыг бол судлаачид нилээд хайсан. За тэгээд өвөр нутагт байх мунаа уул, хинтид байх моин гол зэргийг бол хамааруулан судалж болох юм аа л гэж үдэмтүүд таамаг төвшүүлсэн байна. Тийм байна. Мон гэдэг нэрт, Муна гэдэг нэртэй уул, Моин гэдэг нэртэй гол хоёрын нийлэмжээр Монгол гэдэг нэр үүссэн байж магадгүй маа гэдэг таамаг. Ерөнхийдөө бол энэ шүү дээ, тийм ээ. Сямби гэдэг уул байсан юм ба шүү дээ. Тэгээд тэр уулнаас симбичүүд гарсан юм байна. За тэгээд салж голоос салжиуд гарсан юм байна. Улах голоос одоо олохнууд гэдэг ингээд уул усаараас ингээд салаалал явж. Ер нь газар усныхын нэрээр нэрлэгддэг нь үнэн л дээ. Тийм. Тэр бол үнэн баг уу. Ер нь бол бас хамгийн үнэмшилтэй таамгийн нэг гэж би тооцож байна. Хончин багийн хувьд. Хончин баг. Тий. Чи гиндүүд нэг маг судалж унцгаж таалсан шүү дээ уржигдэр чинь тий. За тэгээд ер нь юу яадаг юм байна. Мон гэдэг аймгийн бол олон аймагуудыг нэгтгэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн гэж одоо эрдэмтэд үзээд ингээд гол аймаг гэж үзчихсэн байна. За ингээд Мон гэдэг аймаг нь бол олон аймагуудыг нэгтгэхэд одоо голлог үүргийг гүйцэтгэсэн учраас яван явсараад одоо Мон гол гэдэг хоёрын нийлэмжээр буюу Монгол гэдэг нэрийг үүссэн байх тухай бол одоо Рашпунцгийн болор ирэх гэдэг зохиол бас дурдсан байд юм байна. За бас нэг хүсвэр нь энэ байж. Тийм байна тий. Түрүүний ярьсанчлан Мон гэдэг овог байж байгаа голлох аймаг нь байж байгаа. Тэгээд энэ хоёрыг нийлүүлээд Монгол гэдэг нэрээр үүссэн байж магадгүй. За түүхч Нагаан буу гэж хүн байна. За тийм байсан. Монгол гэдэг нь одоо мөнх гал гэсэн үгнээс үүдэлтэй хэмээсэн бол түүхч Эрдэнэ гэдэг хүн Эрдэнэ Ардажав нар одоо Менка Тэнгэрийн гал гэсэн одоо үгсийн дунд үед нь за он удаан жилийн явцад гээгдэж улмаар мөн гал за эцэст нь Монгол болсон гэж одоо энэ хүмүүс үздсэн байт юм байна. За тэгээд мөнхрөх гэсэн утгатай гэж тайлбарлсан. За энэ үг нь. За тэгээд өвөр Монголын түүхч Гава гэдэг хүн бол Монгол гэдэг нь мөнх Тэнгэрийн мөнх за овог аймагуудын бэлэг дэмбэрэл болсон гал тулгын гал хэмээх үгний нийлэмж буюу мөнх гал гэсэн утгаас үүдэн Монгол болсон хэмээн үзжээ бас. Мөнх тэнгэр гэдэг үгнээс л бас. Тийм байна да. Янз янзаар л үзэж байгаа. Яг мөнх тэнгэрийн гал гэж байгаа л тэнгэрийн алга болцсон юм байна да. Тэгэл мөнх гал нь үлдээ тэгэл Монгол болсон. Гэдэг хамгийн дэвшүүлсэн юм ба шүү. Мөнх гал гэж явж байгаа тэгэл Монгол болсон юм ба шүү дээ. За энэ таамаг байна. Монгол хэмээх нэр нь одоо монголчуудын өвөг дээдэс болох Хабуул Абгай хааны үед одоо хамаг Монгол хэмээн жинхэнэ ханилэг улсын нэр болсон байт юм биш үү бас. За тийм байсан да. Энэ хамаг Монголын хаан Амгай цэцэн хаан гэж ярьдаг штэ. Тэгэл одоо бид нар чинь Монголын нууц овчон дээр ингээл гараал нөгөө Чингисийн Исүхэ Баатрын өвөг эцгийн чинь нөгөө модон илжинд хадаж алсан гайл ингээл гардаг штэ. Тэр чин байхгүй юу да. За ер нь бол ганцхан авээ зүүн тэмдэглээс болж Монгол гэдэг нэрийг одоо тэнэг молгоо бүдүүлэг гэж одоо энэ хятадын талын эрдэмтэд бол яг тэр түүхэн сурвалжчид одоо тэнэг молгоо бодлоо гал ингээд бичээд байна штэ. Энэ бол яг хан зүсгийн тэмдэглээр одоо мангардоо бүдүүлэг мангар гэсэн. Ер нь монголоид гэдэг нэрийг чинь одоо жоохон тэнэг маанагдуу хүмүүсийг монголоид гэдэг англи хэлэн тийм өвчнийг тэгж нэрлэдэг штэ. Муухай. Би бүр тэрэнд амар дургууг нь яана. Тэгээ хоорондоо тэгээ яриад идэв байхгүй. Монголд өвчин тусцсан юм шиг өдр чиг юмараад. Тэнгүүд нь өстой бити дими юмараад гимээр шухал байдیں۔ Гэтэ одоо яалтчгүй тэгээд шинжлэх ухааны нийслэлээ тэгээ бичсэн байд юм л да. Тэгээ тэрнтэй холбоотойгоор би нэг зүйлийг ярих гэдэг байна л да. За монголчуудын энэ ганцхан аваа зүгээрээс энэ тэмдэглээсээ болоод монголчууд одоо тэнэг молгоо гэдэг ингээд нэрлсэн байж магадгүй маа гэдэг тийм таамаг яваад байдаг. За монголчуудын захиргаанд байсан уйгурын төрөг бичээж туслахууд монгол эзэд зориулан монгол хэлээр гаргасан зарлиг бичгийн их сурвалжид одоо монгол гэдэг одоо дандаа зөв бичиж ирсэн хэрнээ эцдийнхээ нэрийг бичгтээ моюул гэж одоо бичсэн байгаа байхгүй юу. За энэ нь бол ерөөсөө маш ойлгомжгүй гэж байгаа юм. За түрэг хэлний мунхаг молгоо гэсэн утга бүхий монгол гэдэг үг нь уйгур бичгээр бол монгол гэсэнтэй яг адилхан бичигддэм байл да. За энийг бол тэр Гүйг хааны тамганы бичээс дээр ингэж яг ингэж бичээстэй байд юм байна. За энээс харахад бол Монголын хааны эрхэн доор ажиллаж байсан бичээч нар түрэг хэлээр мунхаг гэдэг хэмээх үгийг гэдэг зориудаар ингэж гуйвуулж хэрэгжилж исэн байж магадгүй маа гэдэг таамаг байдаг. За ингээл бидний монгол гэдэг чинь өөрийнхөө хэлэн дээр очиж наагаал тэнэг мангар болгоо бичсэн байгаа байхгүй юу. Моюу гэдэг тэнэг мангар гэдэг үгт нь ойролтоо ингээд бичлэгтэй болгоод ингээд энэ үг нь явсараа бидний чинь нөгөө тэнэг молгоо мангар хүмүүсээ гэдэг ингээд нэрлдэг болсон байх. Ийм нэг таамаг яваад байгаа юм.
Хэр нь бол Эрдэнэтэд бас бодоогүй юмар таамаг төвшүүлсэн биш жижиг сажиг юм дээр л хөрхөн ингээл тэр 13 дугаар зууны юм бид нар ч өөртөө бичих үсгтэй байсан биш хэдэн муу Эрдэнэттэй найдвал юм бичвэл манусыг бас алж лээсэн байгаа байхгүй тэр үгнүүд ийм л юм байна. Би баг Эрдэнэтэн болчих юм шүү. Би ч рүү Эрдэнэт болоод өөрөө таамаг төвшүүлсэн шүү дээ. За дараагийнх нь би нэг юу яач юм. 1911 онд тусгаар тогтнолоо Сэргээн улс олноо өргөгдсөн одоо Монгол улс хэмээн нэрийдэж 8 дугаар богж Авзан дом худагтын одоо хаан ширээнд суулгаж наран гэрэлт түмэн нас хэмжээгүй эрэхт хаан цод өргөмжилсөн байдаг юм энэс энэ Монгол гэдэг нэрийг 1911 онд бас олноо өргөгдсөн Монгол улс хэмээн. За тэгээ 1924 онд болохоор хаант засгийг халж за одоо улсаа бүгд найрамдах Монгол ард улс юм бас нэрийдэг болсон байт. За тэгээд 1990 оноос хойш шинжлэгцээр улсынхаа нэрийг одоо Монгол улс хэмээн нэрийдэж үүнийхээ үндсэн дээр үндсэн хуулиа бас манайхан ч баталж байсан шүү дээ тийм ээ. Тийм байна. За яг одоо Монголоос би жоохон далийч. Ер нь бол ганц Монголын тухайд ингэж одоо далийгаад янз бүрээр нэрлээд байгаа юм биш ээ. За би энд нэг сонирхолтой баримтад дурдж өгье. За жишээлх юм бол бид нэр германчуудыг бол немцүүд гэж нэрлэдэг дээ. Тэгдэг. За энэ нэрийг бол чехүүд өгсөн гинэ. Чехүүд бол германчуудад нэг дөр нутгалж ясан дээр одоо нэг Европт зүгтээ. Тэгээд немцүүдийн одоо германчуудыг бол чехүүд немой гэж нэрлэдэг байсан байгаа байхгүй. Немой гэдэг нь бол хэлгүй хүмүүс гэж нэрлсэн байгаа байхгүй. А тэр нь тэгээд немой гэдэг нь явсарга немц гэдэг үг болж хувирсан байгаа юм. Сонирн байгаа үстэй. За дараад нь нөгөө Америк ТV-г нээсэн Христофер Колумб гэж байгаа. За энэ хүн бол энтхэг ТV-г нээж олно гэж ингэж яваад далигаа салхинд оруулж явсаргаад одоо Америк ТV-г нээсэн. Тэгээд Америк ТV дээр байсан нөгөө улаан арьс хүмүүсийг харангуутаа энэ нөгөө индианууд чи энтхэгчүүд ч юм байна шүү дээ гэж хэлээд нэрлсэн хүмүүс нь одоогийн бидний нөгөө хэлдэг индиан хүмүүс байхгүй юу? Тэгээд ингэсэн. За тэгээд Аргентин улсыг гэхэд ч л одоо Аргентин буюу одоо латинээр мөнгө гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл энд чинь цагаан мөнгө маш их олддог байсан учраас энэ Перу, Мексик гэднэрээс чинь цагаан мөнгө олддог байсан байхгүй. Зүгээр далимдуулаад хэлчихдэг шүү дээ. Одоо бид нар чинь ингээд мөнгөн маяг, мөнгөн хазар, мөнгөн одоо юу тоноглол айгүй хэрэгэлдэг дээ. Тийм шүү дээ. Тэгэхэд л одоо энэ чинь дээр үеийн хэрэглүүд байгаа шүү дээ. Одоо хуучны. Энэ мөнгө төгрөгнүүд, энэ цагаан мөнгнүүд хаанаас гардаг байсан гэж байна. Монголд бол цагаан мөнгөний орд харьцангуй бага байсан тэр үед. Бид нар ч цагаан мөнгө бараг олборлдог байсан. Хаанаас үүсэн гэхээр энэ нөгөө Перу, Мексикийн цагаан мөнгө чи явсаргаад Монголд ороод ирсэн. Сонир байна уу? Тэр одоо дайн талаанд юу яасан байгаа нэ их Монгол улсын үеэр чинь бид нар чинь нөгөө нэг одоо энэ Ховлын хаан маань чинь нөгөө маш их одоо алт эрдэнцийг байгаад тэгээд монголчууд чинь маш их цагаан мөнгөний нөгөө тэндээс одоо хулдаа 8-аар одоо Бээжинд одоо дайдуу улсад цуглараад за тэр мөнгө нь наашаа орж ирдэг байсан байхгүй хар хорин руу. Тэгээ яг бид нар чинь өөрөө бүх юм ингээд малчин ардууд чинь бүх юм өөртөө болгочдөг хоол хүнс хувцсандраа явждаг. Тийм учраас нэг цагаан мөнгөдүүд нь хоримтлагдаад цагаан мөнгө зоосууд нь хоримтлагдаад байсан. Тэнгүүт нь хайлуулад мөнгөн аяг, мөнгөн хазар, мөнгөн баавар гэд мөнгөн толгоон жимгэл болгоод ингээд хувираад тэр нь одоо бид нарт өвлөгдөж ирсэн. Яг нарийн ярих юм бол бидний нөгөө мөнгө аягны тэр цагаан мөнгө чинь Перу, Мексик улсаас гаралтай. Тийм юм байна. Тийм ээ. Өнгөөсөө тийм. Гэтэ одоо хийж байгаа мөнгө аяга ч өөртөө олборлож байгаа л гэдэг. За ер нь цагаан мөнгө олборлож байгаа нь ховор шүү дээ. Яг одоо чи цагаан мөнгөний орд гээд олборлсон Монголд олборлсон цагаан мөнгө чи айгаараа туйлын ховор байгаа. Зүгээр бид нар зүгээр эцэг өвгдөөсөө олборлож ирсэн цаас ураа суух юм да чи. Тэр сонсогдоод надад. Тэгээд их юм бодох юм уу чи тэгээд бас өөр юм ярихаар тэгээд бодоод нэрээ тийм билүү гэж бодож суугаа багтаа толгойд нь. Нэрээ тэр бидний өвөө мөнгөөс олборлож ирсэн тэр цагаан мөнгө аягнууд чи ер нь голдуу тэр зүгийн одоо цагаан мөнгнүүд байгаа шүү. Нарийн ярих юм бол ийм очиртай юм байлээ шүү. Маа тэг мөнгө хазаараа тэрийгэ бодоо. Тэр чи Перуд олборсон цагаан мөнгө наашаа явсараад хэдэн зуун жилийн дараа мөнгө хазаар болсон юм. За битээр өнөөдрийн Монгол бахархал нэвтрүүлгээрээ Монгол гэдэг нэрний утга учир хаанаас гаралтай. За Эрдэмтэд ямар таамаг дэвшүүлж байсан талаар бас Эрдэмтдийн таамаглаас та бүхэндээ бас хүргэлээ. Тэгээд хамтдаа байсан сонсогч та бүхэндээ баярлалаа. Манай нэвтрүүлгийн бас өндөрлөх цаг маань болсон байна. Манай нэвтрүүлгийн хамтран ажиллагч байгууллагаар за та танилцуул. Хөөхий. Эндүүлдэг биш тийм намайг. Бист амар бодол болцсон зовоороо бодсон. За манай өнөөдрийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хай онлайн шоп хамтран ажиллаж байна. За хэрвээ та бүгд Facebook дээр утасны дугаарыг 86 тэгтэг 8964 86 тэгтэг 8964 эсвэл хай онлайн шоп гэдэг англиар бичээд орох юм бол байж байгаа. Ороод үзэх юм зөндөө сонголтоо. За өнөөдөр бол манай нэвтрүүлэгтэй хамтран ажиллаж байгаа одоо
голдож одоо онцолж байгаа бараа бүтээгдэхүүн нарны хаалт байгаа. Автомашины нарны хаалт ч үү. За ингээд манай пүүж нэг реклам хийсэн шүү дээ. Наран чи явахаар ингээ харлаад байх юм аа ч хэлбэл нарнаа цогтох аргагүй маа гэдэг шиг энэ халуун наранд бол яалтчгүй тийм болоод гар хуруу харлаад байдаг, нүүрэн борлоод байдаг. За энэ үед л энэ нарны хаалтыг аваад машиныхаа тэр жолоочийн дээдлийн сарвчин дээр энэ нарны хаалтыг тогтоогоод ингээ хаалтыг буулгачих юм уу сайхан нүдний шил зүүцэн шиг ингээ сайхан болно. А тэр чинь бас нарнаас гэлтгүй шүн ингээ хол замд явхад нэг машины гялбаа байдаг шүү дээ. Холын зам дээр нөгөө жолооч нар чи зарим тэнгүүд нь ингээ гэрдээ сольдгоо холоос ингээ нүдний ухаргаар зохиулдаг шүү дээ. Яг тийм үед энэ бас хэрэгтэй. Тэр үед наа чи жинхэнэ хэрэг болдог гэдүүлээ. За ингээд сонирхсан хүн байвал манай дугаараар нь 86 тэгдэг 8964 86 тэгдэг 8964 гэсэн утсаар ороод тодорхой мэдээллийг авч болно. За тэгээ хүргэлт нь үнэгүй юм байлээ. За тэгээ мөн манай байгууллагатай хамтран ажиллах манай нэвтрүүлэгтэй хамтран ажиллах албан байгууллагыг 9664 80 тэгдэг 9664 8000 утсан дээр урьж байна. За тэгээ гоё мэдээлэл бэлтгэн өргөсөн баг яхта баярлаа. За баярлалаа бүжээ. За баярлалаа. Оройг сайхан өнгөрүүлцгээрээ сонсогчдоо.